Өндөр суугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Цусгүй тулаан шатрын нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар спортын хувцсыг Америкаас Заяа спорт шоп болон ногоон ирээдүг хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэс телефоноор та бүхэндээ хүрч байна. За студид шатрын стример шатар сонирхогч Аги болон Урнаа хоёр ажиллаж байна. За өнөөдөр чиний хүү надад хэрэггүй гэдэг хэл автай сэдвэр ярилцах гэж байна. За одоо бас агуу хоёр тамирч мах шиг байна тий. За өдрийн мэндэ манайхаа. За та бүхэндээ ээлж нэг одоо маш гоё өргөөр уулзж байгаа та үнэхээр баяртай байна. За агуу Анатолий Карпов, Гарик Каспаров хоёрын хоорондын сөргөлдөөн, өрсөлдөөн бол одоо түүхэнд үлдсэн байдаг. Ялангуяа тийм одоо манай аав ээж үеийнхэн бол их сайн мэддэг. Тэ? Ер нь бол ингэж зургатаар ингэж харах бол Карпов Каспаров хоёр тоглож байна ч гэдэг юм те. Ер нь бол энэ одоо өрсөлдөөн бол хизээ эхэлсэн бэхээр 84 85 оны үед эхэлсэн байгаа маа гэсэн. Бидний мэдлэгээс ч одоо өмнө бол эхэлж ээж. За тэгээ энэ хоёрын маань ерөөдөө нэг хоорондын энэ одоо тэмцээн дэлхийн аваргын тэмцээн маань бол 84 онд эхлээд 85 онд дууссан байдаг. Тэгээ маш их одоо маш олон өрг тоглосон байдаг байхгүй юу. Тэгээ үнэхээр одоо аль талнаас маш ядарсан. За Гарик Каспаров бол мэдээж нөгөөдөө Карповоос бол хамаагүй залуу. Тэгэхээр тийм одоо ядарсан арай гайгүй байсан баг. Карпов бол маш их ядарсан байдаг. За Анатолий Карпов бол 75-аас 85 он хүртэл 10 жил чатар ертөнцийн ойрхон тийм одоо агуу тоглогч шүү дээ. Үнэхээр одоо энэ амжилтыг бас одоо өнөө цаг үед Магнус Карлсон л бас яг дахин 10 жил бол ойрхон байдаг. Бусдаар бол амар хэцүү. За тэгээ юуг ингэдэг юм эзний алба ээлжтэй хааны алба одоо халаатай гэдэг шиг те шинэ хаан гарч ирэх гээд байна л да. Шинэ хаан болохоор мэдээж тийм одоо Гарик Каспаров гарч ирэх гээд байна гэсэн. Тэгээ эхний одоо 84 оны тэмцээн дээр бүр 40 50 өрг тоглоод тэгээд Карпов бол 10 орчим килограмм хассан байдаг. Тэгтлээ ядарсан гэсэн үг. Ядраад тэгээ сүүлдээ болохоор ер нь бол зөвлөлтийн талаас те ер нь бол тухайн тэмцээн зохион байгуулалтаас за юу яагаад байна Карповын бие бол муудаад байна энэ тэмцээнийг хойшлуулъя гэд хойшлуулад тэгээ 85 онд дахин тоглосон байдаг хөхгүй. Тэгээд 85 онд нь бол Гарик Каспаров бол ерөөхдөө бол арай илүү байгаад ялаад явсан гэсэн үг. За тэг Карпов бол 10 жил дэлхийн шатрын ертөнцийг хаанчлахдаа одоо нэг бидний мэддэг Фишер биш те. Фишер маань бол 75 онд дэлхийн аваргын тэмцээн дээр очиогүйгээр Анатолий Карпов ч ингээд шууд автоматар ингээд дэлхийн аварга болчихж байгаа байхгүй. Фишер гэдэг юм яалж биш. Аваргыг яалж биш тийм аварга болцсон байдаг. Тэгээд маш олон хүний ингээд тийм хэл ам байна л да. Хэл ам гэдэг чинь одоо их асуудал байна. Орчин үед бол те сайн явж болохгүй муу явж болохгүй гэдэг шиг те хэл ам бол ингээд маш их байгаад тэгээд наа ч юм бол те Фишерийг ялаагүй аварга гэдэргээл хэл ам амар их байсан юм шиг байна. Тэгээд нэг Карпов ч юм бол би үнэхээр аварга мөө би Фишер тоглосон бол ялах байсан гэдгийг нотлохын тулд яг тэр 10 жил баг бүх орсон тэмцээнүүдэд бүгдэн дээр нь ялсан байдаг. Баг ингээд юм баг 95% дээр нь ялсан байдаг хөөхгүй. Ингиж одоо өөрийгөө нотлсон байдаг. Ямар гоё. Вау, супер. Тий. Тэг үнэхээр сүулдэ бол үнэхээр бүгд хүлэн зөвшөөрсөн. Үнэхээр супер юм байна гэж те. Гайхалтай. Тэг энэ хоёрын одоо өрсөлдөөн ч гэсэн бас тийм байгаа те. За Каспаров бол Карповоос нэг 10-аас орчим дүү байгаа шүү дээ. Тэгтэл одоо бүр ингэж амар ширүүн тоглож байгаа хөөхгүй те. Тэг яалтчгүй нөгөө одоо арай нэг залуу тэгээ яг хөө тийм хүн гэдэгээрээ бол баг тийм ялсан байж магадгүй ч үсдэг байхгүй. Бусдаар бол амар супер. Энэ өргөд дээр одоо тэгээ бүгдээ тийм өргөлөг орё. Энэ өргөд дээр болохоор Анатолий Карпов бол Е4 гэж тоглож эхэлсэн байгаа юм. Биш юм байна. Гарик Каспаров цагаан талаас байгаа. Е4 гэж эхэлсэн байгаа. Мэдээж Каспаров бол маш тийм агрессив тоглогч, дүрмгий, довтлогоонтой тоглож, Карпов бол эсэргээрээ байрлалын тоглож байдаг байхгүй. За байж сайн бодоотий. За би эсрэгээр ярьсан биш үү манайхаа. Карпов цагаанаас Каспаров хараас байгаа шүү. За яг юм байгаа. За тэгээд ерөөдөө бол тухайн үед одоо шин 77 8 он үед ерөөдөө нэг хуучны одоо тэр шатар их мастерууд ингэ ярьдаг л да. Анатолий Карпов цагаан талаас Е4 ингэж нүгэл за би хожлоо гэдгсэн. Тим өөртөө итгэлтэй. Е4 нүүсэн л хожно. Тийм амар итгэлтэй байсан байгаа. Тэг хождог байсан тий. Тэгэхээр яг ерөөдөө энэ нүдлээ хийгээл Е4 хийгээл тэг ерөөдөө бүх одоо тийм одоо хойд судалсан. Өөрөө айгу бас айгу өндөртэй хүн шүү дээ тий. Тэг Е4 нүгэл за би хожлоо
гэдэг байсан байгаа юм. За тэгээ яг өөрийнхөө алдарт Е4 нүүдлийг бол хийсэн байгаа. За тэгээд энэ үед болохоор мэдээж тийм одоо залуу Garrick Sport бол хар өнгнөөс ингээд тоглож байгаа гэсэн үг тийм. За тэгээ би ер нь аль руу хэлсэн байгаа. Яг аль руу биш өмнөх одоо удаагийн өрдөр хэлсэн байгаа. Яг high level те хамгийн дээд түвшиндээ шатар болохоор E4 эсрэг бол ихэвчлэн C5 тоглолдог. Яг тэр нүүд хийгдсэн байгаа. C5 тоглосон байна. Стилийн хамгаалалт. Яг үнэ. За ингээд E4 C5 гэсэн хөлбөр маань явж байна. Стил хамгаалалт. За тэгээ бүгд эхлэе. Тэгээ энэ одоо өрг маань бол одоо маш ингээд гоё өрг байгаад байгаамаа. Тэгээд та бүхэндээ би бас өөрийнхөө зүгээс чадан ядан бас тайлбарлаж хүргэе гэж бодож байна. Морь 3 тоглосон байгаа. Стандарт нүүдэлтэй. За ингээд юм өмнөх 7 хоногийн өргөдөр болохоор ер нь бол ингэж тоглосон шүү дээ. Тэ? Энэ үед болохоор ингэж тоглосон байгаа. E6. Энэ нь болохоор Сицили хамгаалалтын Франц хөлбөр гэж хөлбөр байгаа юм. За бас маш тийм одоо хүчтэй тийм одоо гарааны ялангуяа өндөр түвшний тоглогч нарын бол сонгож тоглодог хөлбөр байгаад байгаа юм маань. За ингээд тоглосон чинь болохоор Карпов ингэж тоглосон. D4. C4 итлээ, мор итлээ. Тэнгүүд болохоор мор C6 нүдгээр нүүж байна. Биш мор F6 биш. Энэ дээр болохоор Garrick Sport уг нь бол ингэж нүдэг. Мор F6. Мор F6-ны өгөөд хүүрүү давталж байна. Мор ингээ хамгаалдаг те. Тэгсэн чинь арай өөр нүсэн. Мор C6 нүсэн гэж. За одоо бол ингээд ер нь бас сонголттой энийг идэж болно те. Идэхгүй бас байж болно. За тэгээ энэ дээр тийм одоо ихэвчлэн бол тийм одоо ер нь бол яг main line бол мор C3 тоглолдог. Заавал ингэж одоо гараан дээр тоглолтын ихний үед бол ингэж нэг солилцоод авах шаардлагагүй. Тэнгүүт нь А6 ч юм уу тоглож болно. За тэнгүүд ингэж тоглоно. Бишоп F4 ч юм уу те. D6. За тэгээд мор идлээ, хүүгэр идлээ. Цагаан тэмээгээ C4 дээр, мор F6 дээр. За тэгээд сэлгээ идэх ч юм уу иймэрхүү маягаар бол ингэ тоглолдог гэсэн үг. Харьцангуй амар тайван тоглолтын хувилбар хэм маяг нь бол тийм байдаг байна. За тэгээд энэ дээр болохоор ер нь бол Анатолий Карпов болохоор гараан дээр нэг бодороо 2 нүсэн байгаа. За яаж Анатолий Карпов 2 нүсэн юм морин тавьсан байгаа. За энэ нүүдлийн гол санаа юу вэ? Нэг бас бүгдээрээ бас бодъё. Яагаад морин тод нүчүү? Тэ? За энэ нүүдэл бол одоо ер нь хийгддэг нүүдэл л дээ. За тэгтээ бас ингээд манай тийм одоо шатар сурж байгаа, зөнөрч байгаа хүүхд багчууд, залуучууд за бас тийм одоо настай хүн ч гэж болно, хин ч гэж болно те. Ерөнхийдөө бас бүгдээрээ ингээд хамтдаа яг шатрын нүүд явж байгаа үед бүгдээр байнга бодож байгаа хэрэгтэй. Энэ нүүдэл хийж байгаа санаа нь юу вэ гэж яг намайг хэлхээс өмнө ингээд бодож ивэл их сайн байгаад байна те. Зурнаа маань юу гэж бодож байна? Ноёныг дуглаад, шаглаад ноёныг одоо солио ирэхэ болиулах юм болов гэсэн юм болоо. Оо тийм үү. Яг зөв. Энэ нүүдлийн одоо хамгийн гол санаа. За жишээ нь одоо гэдэг А6 гэдэг морилоо хатгадаг ч юм уу те. Энэ дээр ингэж хэлэх гээд байгаа нүүдэл байх нэ гэсэн үг те. Яг энд нэг тийм одоо цорхон онгорхой зай үүссэн байгааз. Хэрвээ энийг одоо ингэж нүүх юм бол морь ингэж орж ирээ шална гэсэн үг. За мэдээж одоо энэ чинь бол идэж таарна шүү дээ те. Ингээд ирэн бэрсээр идэж тийм шормыг аваад. Маш хэцүү тийм жоохон онцгүй байгаад байдаг. Нөгөө тал нь бол ингэж нэн л те. За хэрвээ одоо ингээд ч юм морь идээд хараа асуудалгүй очих гээд байна те. За тэгвэл тийхгүй ингэн ишигээ давтлан шууд. За тэнгууд энэ хүүгээ ингээд хамгаалж ихэвчлэн бол бэрс F6 тоглодог. За тэгээ бэрс F6-ны энэ шугамыг бас ингээд холоос ингээд хараад байдаг л та. Тиймээс ихэвчлэн бол морь C3 тоглодог. За тэнгууд бэрсний ингэж нүүдэг. За та бүхэн ингээд харж байгаа гэж бодож байна. Энэ дээр болохоор ингээд айлын бэрс нэлийн олон нүгэж байгаа хэвчээ. Бэрс ингээд олон нүгээд байна гэдэг чинь ээлж алдаад байна л гэсэн үг. Ээлж алдаад байна гэсэн үг. Нэгсэндээ одоо өөр одоо боднууд нь нүүх боломжийг хаагаал байна гэсэн үг тий. Одоо жишээ нь энэ дээр бэрс F6 нүүж байгаа морины энэ буудлыг авчиж байгаа тий. Одоо мөр ийшээ гарахаас өөр аргагүй тий. Яг ийшээ бас гарч болох юм байна л да. За тэнгууд ингээд мор C3 гэдэг тий нүүж байгаа. Тэнгууд бэрс нь дахиад нүүн ингээд. Энэ бэрсээ солихгүй болохгүй. Билээ тийм аюултай бэрс байна гэдэг тий. За тэнгууд очиж солихгүй шүү дээ. Яг үл зүгээр ингээд юуны нүүдлийг ин хөгжүүлэлтийн хөллөгөөний нүүдлүүд байна гэсэн үг. За тэгээ идлээ. За морь F6 гарлаа. За тэнгууд болохоор энэ дэр уртын сэлгээ хийлээ. B5 орж ирлээ. F3 орж ирлээ. Нөгөө тал нь сэлгээ хийлээ. G4. Иймэрхүү маягаар ингээд тоглолтмаа цаашаа өрнөх болцоотой гэсэн үг. За тэгээ энэ байрал дээр болохоор ер нь аль тал нь илүү гэж ер нь чамд харагдаж байна. Цагаан тал илүү. Цагаан тал илүү харагдаж байна.
За яг байрлал үнэлгээ нь хэд байна гэж нэмэх 1.9. Байрлал үнэлгээгээр бараг тийм нэмэх 2 гэсэн үнэлгээтэй байна. 4 Хөлгөө илүү сайн байна тий. хүү илүү гэсэн үг, 4 илүү гэсэн үг тийм одоо байрлалтай байна гэсэн. Хөлгөө илүү, байрлал илүү тийм хөө маягт харагдаж байна гэсэн үг. За тэгэхээр ийм одоо байрлал үүсдэг байна. За буцъя. Тиймээс яг энэ байрлал дээр бол ингэж бол нүгээгүй маа гэсэн үг тий. За тэгвэл хар тал нь яаж нүж болох вэ? Одоо мөр ингэх гээд байна шүү дээ. За морины нүүдлэр хаах гэсэн чинь болсонгүй. Тэгвэл тэгэхээр энэ нүүдэл энэ одоо онгорхоо нүх гэдэг бол одоо хэсгэн зурэл нүх байсан байгаа. Нөгөө тал нь зүгээр ингэж хаас. Ердөө л энэ. Тэг ингээл хаач. За ерөөхдөө бол ийм нүүдлийг хийсэн байна, тий. Окей. За тэгэхээр онгорхоо нүхийг бол ингэж хааж бөглж болдог юм шүү дээ. Бөглөө нөөчнө гэсэн үг. За тэнгууд одоо энэ дээр C4 нөөж байгаа. За энэ нүүдлийн маань гол утга санаа маань юу гэхээр энэ нүүдлийг хорж байгаа маа гэсэн үг. Айл ингэж нүхээс харж байгаа. Хэрвээ айл ингэж нүүх юм бол нэг хүүгээ алдна. Тийм багаз. Ингэж нүгээд, ингэж идээд нэгсэндээ хар тал нэг хүүгээ алдчихж байгаа. Тийм. Тэгэхээр ерөөхдөө чатармаа нэвшээ те хамгийн одоо агсан төвшөнтэй болохоор нөгөө нэг idea гэдэг чтэй. Idea буюу санаа. Санааны дайм байдаг. The battle of idea гэдэг хэвгүй. За надад тийм санаа байна. Тэ? Надад тийм санаа байна. Би энэ санаагаа хэрэгжүүлнэ. Түнгүй нөгөө тал нь надад бол ийм санаа байна. Би энэ санаагаа хэрэгжүүлнэ гэдэг. Хамгийн дээд түвшиндээ бол тийм байдаг. Санааны хоорондын мөргөлдөө явж байгаа юм шүү дээ. Маш хүчтэй. Тэр харахад ингээд зүгээр нэг нүүдэл морой хамгаалаад байна уу гэж одоо бодож байгаа нүүдэл юм шиг хэрнээ энэ бол санааны дай явж байна. Энэ нүүдлийг хийж гарлаад шүү дээ. Өөрөө илүү тийм идэвхтэй байх гэдэг. Нөгөө талаа илүү идэвхгүй байх гэдэг гэсэн үг тийм. За окей. Энэ нүүдэл явсан. Түнгүй нөгөө тал нь хоромоор явж 6 гээд мэдээж нь хөрөө довтолж байна. Түнгүүд яг уу ингэж хамгаална тийм. За ингээ хамгаалангуут юм одоо А6 нөөж морилоо хатгаж байна. За түнгүүд энэ морийг энд тавьж болно шүү дээ. Ийшээ нөөж байгаа байхгүй юу? Яагаад гэхээр за ер нь бол одоо яг энэ байрлалыг одоо харъя заяа. За Анатолий Карпов яг юу хүсэж байгаа вэ гэхээр хар тал энэ тэмээг энд гаргаад сэлгээ хийгээсээ шүсэж байгаа гэсэн үг. Тэг яг энэ хар талыг жижиг юм орон зайдаа шамбаарлаад эсрэгээр цагаан тал нь бол илүү идэвхтэй, илүү орон зайтай ингэж одоо тоглох хүсэж байгаа гэсэн үг байхгүй юу? Хэрвээ энэ морийг энэ тавьчих юм солилцооч тайл ингэж идэт те. Тэгээ бэрс идэнгүүд бүр илүү идэвхтэй болоод хуурна гэсэн үг те. Энэ дараа магадгүй хүү орж идэх ч юм уу те. Эсвэл ингэж орж идэх ч юм уу ингээ илүү идэвхтэй байрал үүсгэж тагсны солилцоо явуулах гэсэн үг. Одоо нэг юм үг үүдэж тоглолтын ихэнх үед битгий сойл гэдэг байгаа шүү те. Битгий сойл. Хар талаас бол солихыг хичээдэг. Цагаан талаас бол битгий сойл гэдэг шүү те. Тэгээ солилцоо хийгдээд ирэх юм бол байдал илүү нөгөө нэг simplified буюу энгийн болоод байна. Тэгснээр нөгөө талдаа илүү болцоо болоод байна гэсэн үг байхгүй юу? Ийм учраас Анатолий Карпов бол ингэж тоглож байгаа юм. Энэ маань болохоор нөгөө нэг тийм idea байгаад шүү дээ. Нөгөө тал энэ аваараа ингээд нэг шамбаарлаад байгаа ч гэсэн тийм үзэл ингээд байгаад нэг гэсэн үг те. За тийм нөгөөд энэ хүүнүүж болохгүй те. Одоо сайхан ингэж гаргаад сэлгээ хийгээл тэгэл давтахаа өрнүүлнэ гэсэн үг те. За гэвч нөгөө хүн хэм блэ? Гарик Спаров. Энэ бол маш хүчтэй бүх цаг үеийн баг хамгийн шилдэг одоо тоглогч бас байж болшгүй хүн шүү дээ. Одоо бид нар мэддэг шүү дээ. Одоо өнөө цаг үеийн хамгийн шилдэг Магнус Карлсон те. Магнус Карлсныг бол маш олон шатрын одоо шинжирч судаачлагаараа бүх цаг үеийн хамгийн шилдэг гэж тодорхойлдог. бүх цаг үе. Тий. Магнусаас ингэ хүмүүс асуудаг л да. Чиний хувьд ингэж бодож байгаа юм. Магнус хин гэдэг гэж Гарик Спаров гэж хариулдаг Магнус болохоор. Миний хувьд болохоор Гарик Спаров. Гарик Спароваас асаангууд Магнус Карлсон гэж хариулдаг байхгүй юу? Энэ хоёр маань өөр юм хоёулаа супер байх нь шүү дээ. Тэгэд Гарик Спаров бол Магнус Карлсны бас багш нь байсан цагтаа. Тэгээ энэ хоёр маань хоёр би нэгэ магтаад идэг. Миний хувьд Магнус Карлсон шилдэгнэ гэнгүүт Магнус Карлсон асуугууд Гарик Спаров шилдэгнэ гэж хэлдэг тий. Ийм байдаг гэсэн үг. Тэгээ нөгөө тал нь хэн бэлээ? Гарик Спаров. Тэгээ Гарик Спаров бол за надад нэг удаа дутаа авах хамаагүй I don't care тий. Надад хамаагүй гэж шууд ингэж нүсэн байгаа. Энэ нүүдлийг харангуутаад Анатолий Карпов бол тодорхой хэмжээнд бас шоконд орж байгаа. Яагаад ингэ нөөчих те? Бидний хүйлийн болчихжээ. За окей тэгвэл хамаа алга те. Идэ гэсэн байгаа. Нөгөө тал идсэн. Ингээд нэг хүйл болчихж байгаа байхгүй. Тэгээ нөгөө талаар одоо хүү таагаар хэдний үдэ байна? 5 байна. 5 энэ хэдэн үдэ байна? 6 үдэ те. Нэг хил болоод нөгөө талаар морилоо хатгах товтолж ш те. За ингээд бол яг ингээд хальт харахад бол ингээд юм одоо Карпов бол илүү юм шиг харагдаж байна гэсэн үг те.
За түнгүүд яасан бэ гэхээр морь ингэ шинүүж орчиж байгаа. Морь B4. За морь E7 гэд нөхөн бол хар эсрэгээр муу байгаа. Цагаан тал маань 1 оноотой олчиж байгаа гэсэн үг. 2 хүн илүү юм шиг болж байгаа. Яагаад тэгэхээр ингэж дөрнө гэсэн үг тийм. За морь F5 бол ингэж дөрнө. За энийг ингэ идлээг оотох юм бол ингэж нүүнэ гэдэг ч юм уу тийм. За одоо хайчих уу? За бирс нь ингэ нэг шааж магадгүй. Тэнгүүд ингэж нүүнэ. За тэнгүүд болохоор ингэж нүүж магадгүй. Тэнгүүд ингэж товтлон бирс рүү тийм. Ингээд маш илүү ингээд товтлогоонтой очиод байгаа байхгүй юу? Товтлогоонтой. Одоо хайчих урахаас өөр аргагүй болж. Тэгэхгүй энэ дээр ингээд бас шалах гад байна. Тэ? Тэнгүүд бирс шиг орж ирээд. Тоглоноод энэ дээр шалаа малаа байна тий. Нөгөө талаар одоо жишээ нь яадаг чи ингэж нүүж хагаад морилоо нэг хатгаж болж ингээд илүү их товтлогоонтой ингээд өрнөлтөө болчих гээд байгаа учраас энэ дээр бол ерөнхийдөө бол ер нь их хөтлөн бол ийшээ орж ирснээр дээр гэдэг сонголтыг бол Garrix-Borough хийсэн байна. За энэ одоо өрг бол өөрөө маш алдартай өрг шүү манайхаа. Маш супер өрг байгаа. Энэ өргийг одоо яг ер нь бол бүх нөтлүүдийг сайхан цээжлээд ч юм уу бичиж аваад хаяадаа гэж нүүж үзэж явах юм бол та нарт маш их тухай санаануудыг өгнө. Вау, ингэж нэрээ нүүж болж ингэж болно шүү дээ санаанууд өгнө гэсэн үг. За ингэ нөнгөт болохоор за одоо энэ хүүгод идэх гээд шүү дээ. Морь бирстэй байгаас хамгаалт нь нэг морь нэг тийм бирстэй. За тэгвэл одоо энэ дээр одоо жишээ нь ингээд бид нар байсан бол ер нь яаж нөх вэ? Энэ хүү яаж хамгаалах вэ? Уушаа нүүж болохгүй. Тий, одоо тэмээгээ гарах юм аа тий. Ингээд өө тэмээсээ дөрөв те. Өөртөө ингэж хамгаалж болно шүү дээ те. Тэмээсээ дөрөв. Ингэж хамгаалъя гэсэн чинь нөгөө тал нь ингэ нүчнэ. Оо тийш дээ. Лайтай те. За хойш ухран те. Ухран гот нөгөө тал нь яг ингэж гарч ирээ цагаан сэлгээ гээч гэсэн. Тэгээд сайхан ингэж сэлгээ хийх юм уу сэлгээ хийгээд тэгээд магадгүй ингэж тоглолтож. Тэгээд ийшээ тоглолоо шүү дээ. Ингээд харин ч хар тал ингэж гоё ингэ тоглолттой болчиход байгааз. За тэгсэн чи одоо энэ дөр болохоор ер нь Анатолий Карпов шийдвэр гарсан ба. За би нэг хүү илүү олцсон юм чинь хүү гэдэг те. Миний хамгийн чухал зүйл нь сэлгээ шүү дээ гэж шийдвэр гарсан байгаа. Сэлгээ хийхэд ингэ нөөсөн. За одоо бол идэх боломж байна. Garrix-Borough бол энэ хүүг. За тэгсэн чинь Garrix-Borough яасан гэж чиний хүү надад хэрэггүй гэсэн байна. Ингэж тоглосон шууд. Энэ хүүг надад идэхгүй шийдсэн шүү дээ. Чиний хүү надад хэрэггүй гэсэн байна. За ингэж тоглосон байна. Вау. За тэгвэл бүгдээ харъя. Энэ хүүг идчих юм бол ер нь яах байсан юм бэ? Ингэж идэж болно шүү дээ. Ингээд идчих юм бол шууд цагаандаа сэлгээ чинь. За тэгээ сэлгээ хийх гээд ингээд нөвчих юм бол ингээд хоёр үчээр морилон давталчихна. Тийм байгааз. За боцъё. За энэ дэр шин баг ингэж нөвш. Эхлээ энийг идчихэд ингээд идчихэнгүүд ингэж давтална гэсэн үг. Тэ хоёр үчээр давтална гэсэн үг. Нөгөө талаар энэ цагаан тэмээ бол сайхан шугамтай болчлоо. За тэгвэл яах вэ? Морь ингээ хамгааж таарна. Тэнгүүт морси 2. Энэ нөгөө энэ хөлгийн захад байсан идэвхгүй морч одоо идэвхтэй болоод байна гэсэн үг байна. Тэгэд сэлгээ хийх юм бол морь D4-гөө ийшээ давтална. Хэрвээ энэ морь энэ E6 дараа цагаан тэмээг идэж чадах юм бол маш ашигтай. Тийм багаз нөгөө хүү ингэж идэж орж ирээд ерөөхдөө бол ингэж хүүний бүтцийг нь муутгах гэсэн үг. Тиймээс ингээ идүүлэхин тулд хоошоо ингэж ухаж нөхөж арах нөө ангадч байрал руу боцчихно гэсэн үг. За ийм хүү маягаар хэрвээ энэ дээр нүүх юм бол D7 нүүх юм бол баг ингээ идчихэж суул байгаа тийм ийм маягаар. За нэвтрүүлгийн хамтран ажлыг танилцуулъя. За үнэхээр бас сонирхолтой байна шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагч спортын хувьцааг Америкаас Заяа спорт шоп маань юунд гэж хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр манай Атлас нэвтрүүлгийн хөтлөгч, спортын тайлбарлагч Бат Заяа маань ингээ өөрөө нөгөө дэлгүүрээ ажилуулад бараа бүтээтгүүнээ сонгоод ингээ явдаг болохоор үнэхээр бас ихтэй байдаг. Тэгээ эдний дэлгүүр дээр одоо бидний сайн мэдих Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face гэдэг те одоо дэлхийн одоо шилдэг гэсэн брэндүүдийн спортын болон өдөр тутмын гутал хувцас за нэмэх нь одоо хүүхдийн витамин, том үний витамин, коллаген гэж ерөөсөө янз бүрийн одоо яг Америкаас орж ирдэг ийм бүтээгдэхүүнүүд байдгаа. Тэгээ миний хувьд бас гэрүүлээр витаминыг хэрглэж гээ. Одоо коллагеныг нууж гээ. Маш гоё амттай. Уухад хүртэл ийм одоо их аятайхан сайхан байдаг те. Тэгээ дуусчин гут нь одоо эргэж нөгөөтгөө уухаа өгүүлээд идэг ч юм уу. За тэгээд эднийх бол нисдэг машины замын эсрэг талд Маргац төв гэд байгаа. Тэгээд Заяа спорт шоп гэдэг та бүхэн маань бас фэйсбүүкээр нь ороод харах юм бол бараа бүтээгдэхүүн ерөнхийдөө харуулчин Заяа маань тэгээд өөрөө
За Nike гэдэг брэнд маань ингэж үссэн, энэ маань ингэж үссэн, энэ гутлынхын түүх нь юм хин хүмүүсчээсэн энэ төргээд айгүй гой нөгөө бараг альж дэлгүүрт байхгүй юм гоё түүх түүхтэй ингэж бараа бүтгээд хүн танилцуулж өргөж өгдөг. Тэгээд заяагийн хувцсыг бол одоо тэ ямар ч гэсэн нэг баталгаатай гэдэг нь яг баталгаатай болохоор маш ингэ сэтгэлд амар тэгээд нөгөө жимдээ юу одоо ямар спортоор та хичээлж чинь те одоо энэ спорт аль нь зүгээр вэ гэхээр тэгээд нөгөөтг чи одоо юу гэдэг сакс тоглож байгаа бол арай жоохон томыг өмсдөг шүү энэ төр ч гэж ах шиг те ингээд нэг нарийн ширийн яг одоо нэг амьдралд хэрэгтэй байдаг энэ мэдээллүүдийг өгөөд тэгээд ингээд санал болгочоор том амар байдгаа тэгээд нөгөө дөрөв хувааж төлөх энэ төр боломжтой болсон те за тэгээд та бүхэн маань заяа спорт шопоор үйлчлүүлээд гоё спортын уртудаа настай навцнуудаас авч өмсөөсэй гэж хүсэж байна. Тэгээд нөгөө спортын чиглэлтгөө нөгөө тэ Once Timberland энэ чинь өвлийн гутлуудтай болохоор бас их гоё өвлийнхөө гутлыг авсан болно. За ингээд нэвтрүүлгийнхаа ивент тэтгэгч заяа спорт шоптой их баярлалаа. За баярлалаа. За тэгээ зөвхөн тийм одоо гутал пүүз үүштэй бас амин витамин бас яадаг юм байна те зард юм байна. Манай үеийн хүүхдүүд ихвчлэн бол нэг майг байдаг шүү дээ. Тэгээ майг байдаг чинь бол ер нь бол багадаа нэг тийм амин дэм тэг хүнс баг хэрэгдэг байсантай холбоотой юм шиг байлаа те. Одоо үе чинь бол ингээд гоё ингээд илүү их тийм одоо нэмэлтээр бас амин дэм витамин гэх нөгөөд те байх бас болцоотой болсон ба шүү дээ. Хамгийн гол нь яг яаж гоё тийм одоо ориг нь олж авах вэ? Сайн чанартайг нь олж авах вэ гэж хүмүүс маань их эцэгчүүд маань их боддог бах те. Түлээ өнөөдрийн одоо бидний ивент гэж байгаа Заяа спорт шопоос бүгдээ очиод яг үнэхээр Америкаас ирсэн ориг бүтээгдэхүүн. Гэхдээ бүгдээрээ шошгон дээр наваад хөөдөрсөн он сарыг нь те expiry date нь бас хааж авах бүгдээрээ бидлэг мартаарай гэж та нартай зөвлөё. Баярлалаа. Баярлалаа гоё. За буцъя. За яг энэ дээр бол тэгээ энийг одоо идэх нь бол нэхэр нь ашиггүй байгааз. За тиймээс нөгөө тал чинийг надад яриггүй гээд ингэж толсон байна. Garry Kasparov. Энэ бол үнэхээр тийм одоо агуу шийдвэр гаргалт. За хэрвээ бие байсан бол иджэл орхив те. Нэг хүү те алтруу алдагцэг өгөөд нөгөж авч иж те. Гэвч энэ дээр бол идэхгүй байгаа. Тэгэхээр энэ дээр бол цаанаа бол маш гүн гүнзгий байрлал мэдэрч байгаа л зүйл ингэ явагдаад байгаа байхгүй те. Тэгээ энэ үргийг бол бид нар бол өөрсдийнхөө хэмжээнд бол тайлбарлаж байгаа ч гэсэндээ яг одоо тэр одоо их мастеруудын төвшин тухайн үед дотроо юу бодож байсныг бид нар бол бүрэн дүрэн бас тайлбарлаж чадахгүй л дээ. Яг хөө тэгээ бид нар аль болох судалгаа хийгээд ингээд та нартай тайлбарлан хүргэж байна. За ингэнгүүт л яасан бэ гэж сэлгээсэн байна. Мэдээж нөгөө тал нь сэлгээсэн. Тэгэхээр сэлгээ гэдэг бол мэдээж ноёны аюулгүй байдлыг хангаж байгаа хамгийн чухал нөлөө байгаамаа. За ингэ нүсэн. За тэгээ одоо болохоор тийм карпо ботсон байна. За хэрвээ нэгэнд идэхгүй бол одоо би нэг хамгаалъё. Тэ энэ хүүгийн идэв хүүг бол хамгаалаа. Энэ хүү маань нөгөө талаар нүүргүү хүү байгаа. Нүүргүү хүү энэ хүү маань ингэ явсаар байгаа тас ингэж тэ бэрс гарах боломжтой. Урд нь бол энэ хүү зогсоох өөр хүү байхгүй гэдэг үднээс бол хамгаалаа шийдсэн байна. За хамгаалаа шийдсэн чинь болохоор энэ хүн дээр нэг хач холбогдлоо өгөхгүй ингэж нөсөн байна. Тийм ээ F5. Окей. Тэгсэн чинь болохоор тийм ээ G5 борон дээр нь дарсан байна. За тэгээ энэ дээр болохоор бас ер нь өөр хүн байсан бол сандрал боо юм болно. За одоо яг уу H6 нүүх юм уу H6 нүүл хошоо ухрандаа гэл ингээ бодно шүү дээ. Огт тэхгүйгээр Garry Kasparov бол шугамаа авсан байна. Rookie 8 гэж байна. Тэргээ энэ шугамыг авч ийн гэсэн үг те. Маш гайхалтай шийдвэр гаргалт. За тэнгуут болохоор Birs E2 гэж Birс-ийг хөдөлгөөд за одоо бол яг ингэж Birs ингэж хөдөлснөөр энэ хоёрыг хооронд нь холбосноороо бол яг одоо нэг гарааны үе бол дуусж байгаа гэсэн үг те. За нөгөө тал нь одоос Birs хөдөлгүүлгээд дуусна гэсэн үг. За яг ингэ нүүсэн чинь болохоор Garry Kasparov шууд энэ хүүгээ 21-д орчихсон. B5. За супер нүүдэл байна. B5 яварн цагаа ажиллаад энэ нүүж байна. За энэ нүүдэл маань болохоор бас энэ морины хөдөлгөөнийг бол хязгаарлаж байна те. Энэ морины хөдөлгөөнийг хязгаарлаж байна. Энэ морь одоо тэгээд ийшээ нүүж чадахгүй, энэ бодлоор нүүж чадахгүй, ийшээ бас нүүж чадахгүй. Тийм багаз. А энэ морь болон тийм ээ энэ бодлыг авч байгаа гэсэн үг те. За одоогийн байдлаар бол нүүдэлгүй байгаад байна. За тэгсэн чинь болохоор Карпов авраг болохоор ингэж нүүсэн байгаа. За давхарлсан байна те. За энэ дээр бол илүү их хамгаалдаг өгөж энэ хүү маань ирээдүйд юм одоо юм дуулгаж магадгүй гэсэн бодолтой байх шиг байна те. За одоо энэ дээр болохоор Garry Kasparov үнэхээр супер. Энэ шидэ мэдээ биш. Яг байрлалаа мэдэрсэн супер нүүдлийг олж нөөсөн нь болохоор морди 3. Вау. За морио шууд ингээ хамгаалттай. Тэмээний хамгаалттай нүүж орж ичнэ. За яг ингээд юм одоо ойрын зайд ороод ирсэн морь бол маш хүчтэй. Энэ морийг одоо холдуулахад үнэхээр хэцүү. Энэ морь маань өөрөө маш олон буудлыг хянана. Тэ? Ингээл тэ.
Маш олон буудлыг хянаж яддаг. Бүр 8 буудлыг хянана гэдэг шиг те. Ингээ явж яддаг. Маш супер. Өөрөөсөө баг ингээд юм одоо ингээд нар гаргаж гэрэлдэж цасар шиг гэрэлдэж ш те. Ийм буудлаа. За ингэж нүүсэн байна. За одоо яах гэдэг вэ? Энэ хүү нүг гэдэг шүү дээ. Энэ хүү нөгөөд энэ хоёрыг ингээд ацлах гэдэг шүү дээ. Хоёр морийг ацлах гэдэг байгаа. За тэнгуэл хороо одоо энэ дээр Агийн морийг ишиг авчирсан байна. Би нэг дээр. За бүгдээрээ бодъё те энэ дээр хэрвээ энэ дээр тийм одоо хөнгөн хуймгаа нүүн гэдэг шүү дээ те. Одоо жишээ нь морийг одоо ингээд идэх гэдэг ч юм уу те. Ингэсгээ нүүх юм бол яах вэ? Энэ морь шууд энд идэж орхино. За одоо тэгээд энэ ноён бол нүүдлгүй нөгөө талаар морь ингээд нээгээд бэрсмэрсийг идчих аюултай байхгүй. Тиймээс ингээд идлээгээ бодох юм бол энэ дээр би дөрөв даацлана. Ингэх юм бол бүр ингээд байд улмал хүндэрчиж байгааз энд ингээд аацтай. Энд ингээд нүүж болохгүй тий. Эндэгтэй тий. Маш хэцүү ингээд байралтай болчихно гэсэн үг тий. За тэгэхээр ерөөдөө ингээд ийм байдалд орохыг бол хинч хүсэхгүй. За ингэж нүүл яах юм. Тэ бүгдээ харъя. Эндээс ингэж нүүл яах юм. Тэгвэл ингээд идчих шүү дээ тий. За түнгүүд морь ингэж орж ирнэ. За энэ нүүдэл нь харин тийм одоо арай дээр нүүдэл гэж гарч иж байгаа юм. Энэ нүүдэл. Ингээ яалаа одоо морь ич нөгөө довтлон тэ. За идэхээс өөр аргагүй идлээ. Бэрсэн ирдлээ. Үргэсээ 8. За түнгүүд энэ морийн идлээ тэмээгээрээ. Ингээ идэх юм бол бэрсэн идлээ. За тэгээд ингэж одоо нүх юм бол морийг гурвч гэдэг юм те. Ингээд одоо тоглоно. Энэ бол яг адилхан байрлал байгаа. Айл нэг тал нь илүү биш те. Ер нь адилхан байрлалтай. Тэгэхээр нэг одоо нүүдлийн хөлбөрүүч нэг энэ авахгүй те. Яаж нүүж болох вэ гэдэг хөлбөр те. За яг одоо өргө дээр ингэж нүвчээд байгаа шүү дээ. Ингэж нүвчээд байгаа. Энэний оронд бол энэ нүүдэл нь илүү сайн байх нь шүү дээ. Тэгэхээр ер нь сонголт байна. Ингэж нүүж болох нь байна. За энэ нүүдлийн хосод айгүй хэцүүлтэй. Харин тийм санаанд айгүй хэцүү. Энэ нүүдэл хамгийн муу нүүдэл авах нь те. Уг нь ингэж нүүсэн бол тийм одоо арай илүү байх байжээ гэж. За тэгэхээр нэгэнт одоо ингэ шокорсон байгаа, шоконд орсон байгаа хүн чинь бол энэ нүүдлийг олж нүн гэдэг бол хэцүү. Тэгэд шатарчин хүмүүсийн бас нэг эзэмших одоо эзэмшдэг ур чадвар маань юу гэхээр эмоцо дардаг. Ямар ч байдлаар баярлсан бай, тэ хүнд байдалд орсон бай. Тийм үед яг нэг одоо ингээд эмоцтой нүрний хувирлан ч гэсэн хувирлгүй байх юм бол их сайн бидэг. Нөгөө тал нэг анзаарч байгаа шүү дээ. Ингээд унах юм бол за би сайн нүүд хийжлээ гээл те. Бүр ингээд баярлаад унах юм бол за би муу нүүд хийжтэй гээл ингээд бодно те. Ямар ч эмоцгүй байх хэрэгтэй байдаг. Яг үндэ нуух гэдэг чинь хэцүү байдаг те. Амар хэцүү те. Яг тийм одоо facial expression те гарч байгаа хамгийн сайн байдаг. За тэгээд энэ дээр ямар ч ингээд ингэж нүүжээ. За окей. За ерөөд энэ нүүдлээс бол сэргийлж нүүсэн байх нэ. За тэгсэн чинь одоо болохоор ингээд H6 нүүж байгаа. За одоо яах юм? Морийг идмээр идэлтэй те. Би бэрсээрээ идэ. Нөгөө хойш ухрах юм яах ингээ одоо сонголт өгч байна. Чи яг яах гэж энд байгаад байгаа юм те. Энд байгаад байгаа ч одоо өөрөө хийлгэж байна те. Нэг үл ид, нэг үл ухар гэж байна те. За ухарсан байна. За би идэхгүй арай болоогүй гэдэг. Тэгсэн чинь болохоор морилоо атгах чинь. Вау те. За одоо морилоо атвал яах вэ морь? За нүүдэл хаана байна? Ийшээ бол болохгүй харагдаж байна. Ийшээ бас бол. За ийшээ бол байж болохоор байна. За ийшээ бас байна те. Тийм байна. За тэгээд тухайн үед болохоор яг энэ нүүдлийн удангууд Карпов их мастер авраг маань бол ингэж нүүсэн байна. Мор А4. За мор А4 гэж ямар ч ингээд олон янзын хөлбөр тооцож байгаа нь нүүж байгаа л та. За мор А4 гэсэн чинь болохоор энэ дээр одоо ийшээгээ давтлаад байна шүү те. Хар тэмээгээ зүгээр нэг ухраачиж байгаа. Энэ хүү бол байсаар л энэ хүүг идэхгүй байна те. Ер нь бол нэг юм ойлгох байдаг шүү те. Өөрийн хүү, өөрийн материал өөртөө саад олно гэдэг. Тэгээ бүгдээрээ юун дээр үзсэн шүү те. Хикаро Накамурагийн өргө дээр тий өөрийнх нь бод садлаад байгаас тий бөглөө болоод тий яг ийм зүйлийг одоо ингээд болгоод байгаа байхгүй. Энийг одоо өөрийнх нь эсрэг ашиглаад байна гэсэн үг. Ингэж нүүснээрээ энэ хүү уушаад авшихыг хориглоод байна тий. За энэ морь бол нүүдлэхгүй, ийш нүүж чадахгүй, ийш нүүж чадахгүй нүүдлэхгүй гэсэн үг тий. За тэгсэн чинь болохоор заатгүй солиё гэж ингэ шийдвэр гаргасан байгаа. За тэгсэн чинь солихгүй би байрлаа хөгжүүлнэ. Одоо ингэ харах юм бол энэ ардаа тий энэ хоёр шугамыг хоёулаа нь авсан биз шүү дээ. Шугам аавна гэдэг бол ийм чухал байдаг. За тэгсэн чинь за тэгвэл би ингэ нөөчөө. За энэ нүүдлийн санаа бол ер нь морь ийшээ баг орж ирсэн хаатай гэсэн үг. Тэгээд энэ морьд хэрэлдүүлнэ. Тэгэхээр энэ морь хүчтэй байгаад байна те. Харин энэ морь маш хүчтэй байгаад байна. Ер нь ингэж нөөсөн байна. Ийшээ нөх угаасаа боломжгүй шүү дээ те. Тийм болохоор ийшээ орж ирэх гэсэн бодолтойгоор
би 3 нүжээ. За одоо энэ дээр бол ер нь хар талаас ингээд бүх ер нь маш идэвхтэй байгаа. Тэгээ ер нь яг нүүж болох яг хамгийн гол нөлөөтэй ингээд хийж байгаа. Тэгээ бүр ингээд яг одоо яг ингээд байрлалыг хамгийн тийм одоо максимайз хийхтэй хамгийн одоо эцсийн байдлаар ингэж нүүдлэх одоо forced move гэдэг чинь хүчилсэн нүүдэл одоо хийх ёстой. Хоёр талын бүх бодууд байгаад байна шүү дээ. Тийм бүх бодууд байгаад байгаа. За одоо хар талын нүүдэл хийж байгаа. Энэ нүүдлийг хоёулаас хамтдаа олцгоё. Үзэгчд бас бүгд хамтдаа олцгоё. Туслаарай үзэгчтэй. Яаж нүүсэн бэ? Хар талаас яаж нүүсэн бэ? За бид нар бол одоо хар талыг харахад бол бид хийн төхөд бол бүх боднууд хамгийн идэвхтэй байрал дээр байж байна. Тэ? Одоо харъя л да. Тэ энэ хар тэмээ айгүй идэвхтэй. Энэ морь бүр идэвхтэй. Энэ мориос гаадарсан тэ шугамудаа ингээд авцсан хоёр тэрэгч идэвхтэй. Бэрч гисэн бас тийм уу ш. Ийм байралтай байгаад байгаа тий. Тэгвэл одоо нөгөө талаа нүүдэл хилээхээс өөр аргагүй болгох нүүдлээр юу ажиллах вэ? Бод идсэн үү бодороо? Таагүй. Үгүй юу. За жоохон төхөөлөл. За ерөөд хэлээд байгаа штэ. Battle of ideas гэдэг. Санааны тулаан, санаануудын тулаан гэж өрнөж штэ. Тэгэхээр яг ингээд орон зайгаа одоо мэдрээ илүү их орон зай авах гэдэг одоо. Илүү орон зай авах нөгөө талын бодыг идэхийг занал хийх тийм нүүдэл хийж яана гэсэн үг. За. Хамгийн муу юугаар дүрсээрээ. Дахиад буруу тавгалт төвшүүлэх гээд тах шиг байна. За зүгээр. Тэрэг үү? Юу? Энэ үү? Тэ. Энэ тэргүү. За яг алийг гэж бас хэлж мэдэхгүй байна. Зүгээр мориныхоо хөл дээр зүгээр тий эсвэл ингэж үү? Ямар ч зурагчлсан байх л гэж утсан. За арай биш байна. За. Энэ нөлөөг бас олоход хэцүү л дээ. Энийг тийм одоо алдар тавраг Garrix Borov олжчихсан байгаа. Тэрний энэ хүүгээ хоёр нүүсэн байна. За. Вау, тэ? За одоо ингээд яг энэ хүү нүүн гэдэг нь одоо энэ нүүдэл явна гэсэн үг. Тэ? Тэгээ нүүнээс байрлалын хувьд ингээд юм илүү болох гэдэг чинь одоо тэ. За тэгэхээр энэ нүүдэлд явангууд одоо тэгээд ихтэй ингээд юм хар тэмээгээ сольсон байна. За сольсон. Хэрвээ хар тэмээгээ солих гоод энэ нүүдэл хийгдэх гэдэг нь шүү дээ, тэ? H3 гээд нүүсэн бол энэ бол маш муу. Ингээд нүчих юм бол шууд ингээд юм бол морь орж ирэн шууд. Морь E4 гээд. За одоо яг таалгадаг нүүдэл байгаа ч тэ. Одоо энэ шууд нөгөө ноёныхоо хамгаалтыг эвдчихлээ шүү дээ, тий? Эвдчихэж байгаа. Хувь өнийхөө зүгээрс энэ зүгээр үү, тий? За мэдээж энэ нүүдлийг хийхин тулд нэг маш сайн бодно. Энэ нүүдлийг хийх юм бол ард нь ямар аюул заалд үүсч болох вэ гэд. Энэ хүү дахиад нэг нүүх үед энэ хүү бас тулрах аюултай, тий? Энэ минь бүх зүйлийг одоо бодож агаад л нүж байгаа гэсэн үг. Бүх эрсдлээ тооцож байгаа гэсэн үг. Зүгээр ингээд юм одоо анхлан одоо сурлагч нараас одоо бидний зөвлөдөг зүйл болох юм бол бити ингээд ноёны урдлын хүүгээд нүгээрээ гэдэг. Гэвч хар тал маань ингээд бүх боднуудаа идэвхжүүлсэн одоо өөр нүүдэлийг олдохгүй шүү дээ. Тийм үед за тэгвэл би нөгөө талгаа давшия. Нөгөө талын орон зайг эзлэе гэж нүж байгаа нүүдэл гэсэн үг те. Тэгэхээр зөвхөн Garrix Borov, Anatoly Karpov хоёр шиг л хүмүүс ингэж нүж чадна. Энийг бүр хэлдэг байхгүй. Их мастер хүрт хэлдэг. Би ингэж чатрын их мастер. Гэтэ би ингэж тоглож чадахгүй гэж хэлдэг байхгүй тий. Яагаад тэгэхээр тэр энд одоо хүмүүс болохоор бүр илүү өндөр түвшний хүмүүс байна гэдэг хэлдэг байгаа. Энэ нүүдлийг бол тэгэхээр гайхамшигтай. Тийм нүүдэл байгаа даа гэсэн. За одоо энэ дээр тэгээд яах вэ? Хэрвээ ингэ H3 гэдэг ингэ хамгаалтын маягийн нүүдэл морь хоод ирнэ гэсэн үг тий. Маш хэцүү. Ингээд лээ. Ингэж орж ирнэ. За одоо яах вэ? Ингэх юм уу? Аль тэр нөгөө санаа байгаад шүү дээ. Морь ингээд лээ. Бэрснэ идлээ. Түнгүүд ингэж идлээ. F-ийг үгээр идэнэ. Түнгүүд Ruxi 2 гэж орж байна. За одоо ингэж шууд энэ дээр товтлоо орнуулах гэж тэ. Ийм амар ингэж юм үргэлжлэл ингэ цаашаа ингэ өрнөд аваад ирэх боломжтой гэсэн үг. За эндээс харъя. За энэ дээр тэгвэл тэ. Морь ингэж орж ирэх биш тэ. Бэрсний шоо орж ирэх юм бол арай дээр гэж байгаа. Түнгэл хороо морь F4 гэж нүүлээ. Ингээд итлээ. Ингэж итлээ. За иймэрхүү маягаар. За одоо бэрсэн хажиж штэ тэ. Хашаа нэг ухрах юм уу, ийшээж орох юм уу те. Ийшээ орсноо дээр байх те. Иймэрхүү маягаар тоглох юм бол арай дээр гэж байгаа. Бусдаар бол тэгэхгүй бол аль руу бол маш эвгүй байдалд орж ин те. За тэгэхээр ингэж нүүсэн байна. За тэгээ энэ Anatoly Karpovын хар тэмээ бол одоо ер нь тэгээд үнэхээр одоо нүүдлгүй байгаа учраас идсэн байна. За тэгээд бэрс нийцсэн байна. За тэгээд бэрс идэд ерөнхийдөө энэ шугамыг бол ингэж авч байна. Тэнгүүт Карпов ноёны хүүгээ авшаа нөлөөлж байна. G3. За энэ санаа бол ингэж орох гэж байгаа санаа те. Илүү их хамгаалт үүсгэх гээд байна. За тэгсэн чинь болохоор
Garrix Borough бас маш гайхалтай нэг нүүдлийг хийсэн. Морь урагшаа нүүсэн байна. Хойш урагш нүүсэн байна. Тэгэхээр үнэхээр дандаа л супер нүүдэл хийх. Энэ нүүдлийн маань гол зорилго маань юу юм бэ гэхээр би та нартай хэлж өгье л да. Энэ морь ишээ орж ирэх гэдэг ааш одоо. Тэ? Энэ морьд хэрэлдэх гэдэг гэсэн үг. Тэгэхээр ерөөдөө ингэж нүүж байгаа санаа бол ишээ орж ирэх гэдэг гэсэн үг. Ингэж орж ирэх юм бол ингэж орж ирэх гэдэг байгаа байхгүй. Тэгж энэ одоо морио энд байлгах гэдэг гэсэн үг. Ийм одоо гайхалтай нүүдлийг урдаас харж нүүж ийна гэсэн үг. Супер байгааз. Тийм байна. Морь холбогдохоор айгүй эвгүй болчихсон. Айгүй эвгүй болчихдог тийм маш хүчтэй. За хоёлаа нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулаад үргэлжлүүлээ. Тэгэхээр одоо манай шатрын гайхалтай нэвтрүүлгийг манай ивентэд гэж ажиллаж байгаа компани бол за ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани юм аа. Тэгэхээр ногоон ирээдүйг хөгжүүл ногоон гэдэг үг чинь бас зүгээр нэг үг биш юм байлээ те. Одоо байгаль, эколог, за тэгээ бүр эдийн засаг олон юмд одоо хамгийн сайнаар нөлөөлж байгаа ийм зүйлийг бас илэрхийл үг шүү дээ. Тэгэхээр ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. За нарны эрчим хүч гэж байгаа юм те. Одоо Монголд юу вэ? Нар байна гэдэг шиг. Тэгэхээр одоо энэ хамгийн инновацлог, хамгийн сүүлийн үеийн энэ одоо технологийн хүчээр системээр те дамжуулан айл өрх, аж ахуйн нэгжүүд одоо бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг энэ мэргэжлийн хамт олон юм аа. Тэгэхээр одоо нарны эрчим хүчийг сонирхож байгаа хэн бүхэн бас хандаад үзээрэй. Тэгээ MMS компани бол одоо цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг санал болгодог одоо хамгийн том компани байгаад байна. Тэгээд одоо нарны эрчим хүчийг ашиглаж байгаа газруудыг бол үнэхээр одоо ухаалаг гэж боддог те. Өөрөөсөө бүр тогоо хуримтлуулаад ашиглаад илүү гараад ч явж явах шиг. Тэгэхээр эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-с та бүхэн маань сонгороод нэвтрүүлгийг ивент гэж хамтарч ажиллаж байгаа ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компанийнхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За өргөжлөлттэй бүгдээрээ. За ингэж нүүж байгаа нь өөрөө маш учиртай байх нь тий. За ингэ нүүсэн. За тэгээд би бас нэг өргөдөр хэлжсэн шүү дээ манайхаа. Одоо хэдий ингэж одоо бод байгаад байдаг. Тэгэхээр тухайн бод нүүдлэг байх юм бол тэгэл бодож шүү дээ. Ямар ч ашиггүй тухайн бодыг байхгүй тооцоо шүү дээ. Энэ морь бол ямар ч нүүдлэггүй тий. Энэ морийг харъя. Бас ямар ч нүүдлэггүй байгаад байгаас тий. Энэ морь бол ингэ нүүж чадахгүй. Тэгэхээр энэ одоо нөгөө дараа нэгсэн Анатолий Карпов их мастер хоёр морин байхгүй л гэсэн үг. Тий? Хоёр морь байхгүй юм шиг л одоо тоолж байна гэсэн үг. За тэгээ ямарч ингээ альтернатив санаа ёсоор бол хойшоо ингэж угаарч нүсэн байна. Тэнгүүд хороо Бирс F6 тоглосон байна. За Бирс F6 гингүүд одоо ерөөдөө энэ морь нүүдэлгүй байгаад байгаа шүү дээ. Энэ морийг бас томод нүүдэлтэй болох хүсэл их байгаад байна. За энэ морийг нүүж чадахгүй байгаад байна. Энэ морийг нүүх юм бол угаас идчих гээд байна те. Бирс ийшээ нүүж байгаа нь бас тийм зорилготой. Энэ морь нүгөөд аваад ирэх юм бол те бирсэрэж хамаагүй идчихэн те. Морьрож хамаагүй идчихэн гэсэн үг. Тэгэд энэ буудлыг хяналтанд авч яана гэсэн үг. Ийм сайн нүүдэл байх нэ. За тэнгууд болохоо бодож байна те. За тэгвэл ингээ А3. Энэ хүү идэд аваад ирэх юм бол энэ морьоо гаргая гэж одоо бодож штэ. Ингээ нүүсэн байгаа. За ингээ нүүх юм бол нөгөө тал нь яаж нүг бол А3 нүгөөд одоо ингээд нүгд идэн те. Нүгд идүүлнэ. Нөгөө тал нь зүгээр ингэж нүүсэн бай те. Гайхалтай. За идлээ. Бас идлээ. За одоо ч энийг иж чадахгүй байгаа тань те. Мөр хамгаалж байгаа. Тий. За ингэсэн ч болохоор Анатолий Карпов жоохон сонин нүүдэл хийсэн байгаа. Бирса 2 нүүсэн байна. За энэ нүүдлийн утга учирыг болохоор Анатолий Карпов их мастер өөрөө л мэдэх бах. Тэгээ би бол сайн мэдэхгүй байна. Тэгсэн ч болохоор Garrix Borough энийг хойшоо ухрааж авсан байна. Бирсийн шугам инээж өгч дээ. Маш гайхалтай нүүдэл. За тэгээд ерөөд Анатолий Карпов бол энэ хүү вэ штэ те. Энэ хүмүүсээ бүр уйдсан байна те. За миний хүү идгээ бүр ингээд уушаа нүүсэн байна те. Идтэй би энэ хүнээсээ бүр энэ хүүгээ бүр үзий ядсан байна. Миний хүүг идээ. Тэгээ одоо би надаа наа хүүжийг хэрэггүй гэж те. Бирсээ нөгөөд штэ. За тэгсэн чи яасан? Чиний хүү надад хэрэггүй гэдэг уушаа ингэж нүүсэн байна. Вау. Улан бүр ингээд юм орон зайг эзлээд байна. За тэнгуүлхай бирс буцаж нүүж байгаа. Энд дэр ичээ буцаж нүүж байгаа те. За тэгээд ингээд энэхэд бол нүүдэл алдаад байна л да. За ингээд нүүсэн чинь болохоор за одоо энэ хүүг бас идэх гээд байна. Ингээд бас нүүж байгаа зорилго нь бол бас тэр ноён урагшлаад хүүгээ хамгаалсан байна. За тэгээ энэ хүү их тийм одоо өөрт нэг саад болоод байгаа учраас те. Нөгөө талаа энэ морь одоо орж ирээд энэ дараа энэ дахиад шалгачих юм уу те. Тийм боломжтой байдаг учраас ер нь F3 гэж тоолсон байна. За яг энэ нөхцөл байдал болохоор яг ноёны энэ хар шугам бол
онгоож байгааз. Энэ шугам онгоож байгаа болохоор яг одоо энэ дээр нь Garrick-Sparrow хүү гэдэг чинь. Хизээ энэ хүү идэх вэ гэдэгс мэдчихэж штэ. За одоо би хүүг чинь авъя гэж байна те. За ингээд нөөсөн чинь ингэж ицсэн. За мэдээ шугам онгооцсон болохоор бэрсэрээ шалсан байна. За хайчгүй. Хах нүдэл байгаа юу байхгүй те. Ишээ олдно. За тэгсэн чинь нөгөөд нь болохоор Garrick-Sparrow болохоор мөр F6 нүлээ. За мөр F6 нүүсэн чинь болохоор одоо энэ дэр бол Karpov болохоор ингэж нүүсэн. Энэ бол маш сайн нүдэл байна те. Тийм байна. Бэрсүү давталж байна. Мөр ингэ идчихэж болохгүй. Мөр идэнгүүт бэрс харднас бол энэ нүдэл хийж өгч байна. За ингэ нүүсэн чинь болохоор тэгвэл энэ дээр мороо хааж өгсөн байна. Ингээд. За маш сайн те. За мороо хаасан л ер нь хамгийн зөвдөө энэ дэргээд хааж өгсөн байна. Нөгөөлөөр энэ бэрс чинь бас энэ морины хөдөлгөөнийг бас хязгаарлаад байгаа шүү те. Энэ морь хаашаа нэг хөдөлгөөс бол хамгаалж шугамаа бол ингээд авцсан байж байгаа гэсэн үг. За түнгүүд болохоор одоо ингээд юм хоёрын хүчээр энэ морийг гэдэгсээр идэж байгаа. Окей. За түнгүүд одоо энэ морь энэ дээр шаг. За ингэж одоо өгсөн байна. За одоо яах вэ? За ёо. Ингээл идэж штэ те. Ингээл идчихнэ. За ингээд идсэн чинь болохоор бэрсийг идэж байгаа. Тийм багаз. За одоо энийг идсний өөрийнх нь сул тал энэ штэ те. Морь ингэ шалаад. Тийм байна. Тийм багаз. Бэрсийг нээчихэж байгаа юм байна шүү. Тий, нээчихэж байгаа. Тэг ингэ бэрсийг идсэн байна. За бэрсийг иднэ гэдэг бол тэгээд одоо бүр хамаагүй илүү болж нэг гэсэн үг л дээ, тийм ээ. Тийм байна. За. За тэгсэн чи одоо ингэж орж иж байгаа юм. За. Хоёр өчөр энийг идъя гэж те. За тэгсэн чи одоо энэ дээр болохоор Garrick-Sparrow бэрс E3 гэж замаас нь олдож байгаа юм. За идэх үедэн те. За тэгсэн чи одоо энэ дээр бол маш гоё өрг, маш гоё нүүдэл одоо орж ирнэ. За бас тийм үзэгчд маань бодоорой хар талаас яаж нүүх вэ те. Маш гоё нүүдэл орж ирнэ. За би нэг хинт хөхөд болохоор бэрсээ олдуулаагүй. За тэгэхээр тийм одоо яаж нүгсөөгөө. Тэгэхээр одоо тэргэл нүүсэн байх юм дээ. За тийм байна. Аха. Яаж нүсэн бол те. Нэг шидэ маркаар өгсөн юм шүү. За. Таадаг болсон шүү. Яаж өгсөн гэж хэдэ марк. За ер нь бол би за одоо шууд хэлэхэд гэдэг шиг те. Тэргээ шууд нөгөө морины хажууд тавиад морь тэрэг хоёрын нь гол тавьсан болоо гэж бодчих. Вау, супер. Яг мөн. Өө тийм үү. Яг мөн. Гайхалтай. За манай урнаа маань бас ийм л сайн. Яг ингээд сайн гэж шатраар хэлэх юм бол бас маш нэг тийм одоо ирээдүйтэй гэж би боддог. Яг зөв. Ингэж нүүсэн байгаа те. Яг энэ шугамтай энэ хоёроо холбоод. Аха. Вау, энэ бол үнэхээр супер нүүдэл байна. За хэрвээ ингэ идчихвэл юу болох вэ? Ингэж идэн те. За тэг яах вэ? Ингэн те. За тэнгууд одоо энэ сул учраас ингэж идэн. Тэрээс бол G2 гэж нөх бах те. Тэнгууд морь сул те. Ингээд л илүү болчихно гэсэн үг те. За окей, маш сайн, маш сайн. За тэгвэл энэ дээр за сая болохоор ер нь бол бүгд энийг харлаа те. За ингүүл яах вэ? За тэгвэл баг энэ дээр C1-ийг идэ шаг. Тэг яах вэ? D1 идэ шаг. Ингээд нэг хаах бах те. Ингээ мат болчихноо гэсэн үг те. За ийм сайн нүдийг бол олж хийсэн байна. За энэ нүдлийг бол олж чадах хоёр хүн байна. Garrick-Sparrow тэгээ урнаа хоёр маань бол уран чимэг хоёр маань бол олж чадах нэ. Вау, супер нүдэлтэй. За тиймээс одоо алин ч идэх хүсэхгүй байна те. За тиймээс яасан бэ гэхээр энэ дээр ингэж нүүсэн байна. Морь B2. За аль алин дээр нэг тийм хамгаалт өгчтэй ингэж тоглосон байна. За тэнгуут болохоор одоо бэрсийг идэх гэдэг учраас бэрс F2 тоглосон байна. За морь ингэж нүүсэн байна. За энэний оронд те морь ингэж нүүхийн оронд ингэж идчих бас болохгүй байсан уу гэдэг. Ингэж идэх юм бол юу ингэж идчихэн л те. Тэгээ идэхсээр аргагүй болоод шалаад гэр хаалаа ингээ бараг мадтай болчих гээд байгаа гэсэн үг те. За тиймээс энэ үддээр болохоор морь ингэж нүүлээ. За тэнгуут болохоор ингэж идлээ. Идэ шаг. За одоо яах вэ? Ингэж идлээ те. За одоо энэ дээр яг тийм одоо нэг нүүдэл хийгээд Анатолий Карпов боож гсэн байгаа. За тэр нь ямар нүүдэл вэ гэхээр тэргээрээ энэ дээр шаг. За одоо ойлгомжтой. Хувь тавилан бол ойлгомжтой те.
За одоо чинь яаж болох юм? Ингэж хааж болох юм уу? Тэгвэл идлээ ингээ мад. Тийм ээ? Ямар ч аргагүй. За ингэж хаах юм уу? Идлээ ингээ мад те. Ямар ч аргагүй болно гэсэн үг те. За тэгээд яаж яваад ийм байдалд хүрчвэ гэдэг шиг те. Тэг үнэхээр одоо ийм нүүдэл хийгээд одоо мадалсан. Үнэхээр одоо гайхамшигтай өөрийгөө ч хувиржээ. Тэгээд Анатолий Карпов маань ингээд Е4 нүгэл цагаанаас Е4 нүгэл би хожлоо гэдэг хүнийг хар талаас тэ шинэ хаан ирж ирж тэ Гарикспоров гарч ирээд шууд намдарсан биш тэ. Вау, супер өрөг байна энэ бол. Супер өрөг байна. Би цагааны берсийг алдаалж ер нь би модсон да. Тэг за ер нь яана гэд. За үнэхээр одоо агуу тамирчны те шинэ хааны одоо өмнөөс ингэж бодох тэгээд нүүдлийг ингэж харж ойлгох гэж хичээгтэй бас ингэж шанд сорилоо сонирхолтой тоглолт байна. Тэг юмс энэ өргийг бас бүгдээрээ сайн сурч аваарай, санаануудыг нь сайн сурч аваарай те. Яг ингэ нэг тийм илүү хүүтэй байна гэд илүү гэсэн үгс биш охно шүү дээ. Яг тийм хандлага байгаад байдаг. Нэг үгээ алдчихгоо за гэдэг дууссан гэд те. Тийм биш охно шүү дээ те. Тэр одоо нэг одоо илүү хүүнтэй нөгөө талын бас давуу тал болох уу, сул тал болох уу бид нар мэдэхгүй байгаа тань те. Тэгээд нэг үгүүч гэсэн бас тоглолч ингэж хожиж болдог байх нэ гэсэн үг те. Гайхалтай юм байна гэсэн. Тийм ба даагийнхаасаа нөгөө байршлын давуу тал гэдэг бол одоо тий маш том давуу тал гэдгийг ойлгоод ер нь ингээд байршлал боддог болсон шүү дээ. Яг зөв. Байршлын давуу тал гэж чухал. Одоо бодны идэвх чухал юм шүү дээ. Боднууд ч бүгдээрээ ингээд гаадарсан, яг өөр өөрийн байрлалуудаа эзэлсэн идэвхтэй хоорондоо уялдаа холбоотой байх нь хамгийн чухал байдаг шүү дээ. Тэр хүмүүс ихвчлэн бол ингээд ирэхэд маш хурдан ер нь бол сэлгээгээ хийгээ боднуудаа гаргаад ингээд гоё эхний одоо тоглолтын эхний үе гарааны хөллөгөөний үе дуусгах хэрэгтэй байдаг. Тэгээд тоглолтын дунд үед яаж тоглох вэ гэдэг шийднэ гэсэн үг тийм байдаг байна. За би бараг 10 жилийн өмнө ч үлээ chess.com дээр нэгээ тоглодог байсан. Тэгээ яг нэг ингээ онон дээр ингээ насан туршдаа гацсан байсан юм аа. Тэгээд яг одоо шатрын нэвтрүүлэг дээрээ суугаад агийнхаа энэ хэлж байгаа бүх зөвлөгөөнүүдийг бас ингээ эн чин дотор бодогдсон шүү дээ тий. Тэгж тоглоод нөгөө гацсан ононоос анх удаа гарсан. Тэгээ үнэхээр бас ингэж нөгөө нэг шатрыг зөв ойлгох нь ингээд зөв тайлбараар те ингэх нь маш чухал байсан юм байна. Өмнө нь болохоор яг ингэж зүгээр өөрөө нүгээ тэндээсээ сурах гэж хичээгээдсэн чинь их дутмаг байсан байна гэдгийг мэдж авсан. Тэгээд бас яг адилхан үзэж байгаа хүмүүс маань бас адилхан сайжраа явж байгаа гэж найдаж байна. За баярлалаа. За найдаж байна. За тэгээд ийм гоё тоглолтуудыг ингээд яг гоё мэргэжлийн тайлбартаагаар те тэгээд бүр одоо бүр ингэх байсан бол тэгэх байсан бол гэж ингэж ярьж өгч байгаа. Энэ гоё алтан боломж те өөр одоо хэн нэгнээр ингэж тайлбарыг би сонсч үзээгүй. Тэгээд агиада их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Спорт явцыг Америкаас Заяа Спорт Shop болон Ногоо 2 дэх хөгжүүлэгч MMS компани ивент тэтгэж ажиллаа. За нэвтрүүлэг NTV, От Мөндөр радио 107 83.3 гэсэн хост телефоноор та бүхэндээ хүрдэг. За студид Агийн урна 2 ажиллаа. Тэгээ дараагийнхаа гайхалтай тэ одоо нэг санааны тулаанаар эргэ болцсон. За тэгье. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.